Энэ бядавтар хун тайж хамгаалагч бүхэлдээ хамгийн шилдэг баатрыг тулаанд дуудахад бүгд инээгдэж эхэлдэг. Тэр эмэгтэй баатар хун тайжаас хит дээгүүр гэдэгт бүгд итгэлтэй байв. Тэд Адриныг аль хэдийн жигшдэг байсан. Тэр зөвхөн тархан төдийгүй зан ааш нь ч хамгийн муу байсан. Гэвч тулаан эхлэмэгц ямар нэг зүйл буруу байгаа нь мэдрэгдэв. Баатар авраар цэнэглэсэн илдээ дайчтан бүх хүчээрээ дайрч эхэлдэг. Гэтэл Адрин ямар нэгэн байдлаар зодог бүрийг нь няцаадаг. Түүний хөдөлгөөн бүрийг юу ч биш мэт амархан дагаж байв. Баатар цочирдож амьсгаа боогдож эхэлдэг. Юу болж байгааг тэр огт ойлгож чадахгүй байв. Дараа нь Адрин логийн авраа тавьж дарамт нь тэр хэмжээнд хүчтэй байсан тул тэр бүр ухаан алдах шахав. Үлдсэн багч гисэн манагаа цуглуулж сөөрчийн хамгаалалтаа хийхээр бэлдэв. Гэвч Адрин зүгээр л инээмсэглэж байв. Тэр гинэд урагшаа дайрч хамгаалалтыг нь цуулж хаяв. Түүний цохилт баатрын элдийг нь дунд нь хагалж хайдаг. Хамгаалагчийн хамгийн хүчтэй баатар шорон дээр өвдөглөн гартаа байгаа хугарсан элдээ ширтэж үлддэг. Эргэн тойрны баатрууд харсан зүйлдээ итгэхгүй байв. Энэ бяд хун тайж хамгийн хүчтэй баатрыг яаж ийм амархан ялж доромжилж чадав? Гэвч хинч мэдэхгүй зүйл бол Адрин өнгөрсөн сарын турш галзуу шиг бэлтгэр хийсэн явдал юм. Тэр идэж байгаагаа болж оронд нь бэлтгэр хийж эхэлдэг. Тэр өдөржингөөж тэсвэр хатуужлаа хөгжүүлдэг. Дараа нь өдөр шөнөгүй модон илдээ дахин савлан бэлтгэр хийдэг. Багш нь зогс гэхэд ч Адрин татгалздаг. Борооч бай, нарч бай. Гар нь бүрэн цуст болтол дахин үргэжлүүлдэг. Эцэст нь модон элдэн ч хугардаг. Гэхдээ энэ бяд хун тайж яагаад ингэж эрс өөрчлөгдсөн юм бэ? Учир нь түүний бие нь одоо түүнийх биш болсон байв. Тэр биеийг өөрийгөө хатгсан яг тэр элд нь одоо удирддаг. Энэ бол энгийн элд биш юм. Энэ бол элд болж дахин төрсэн баатрын өнцгөөс угуулсан түүх юм. Олон зууны турш түүнийг олон домогт баатрууд ашигласан. Гэвч энэ элдийн хамгийн онцгой холбоо нь ганцхан хүнтэй Леонберг гэдэг баатартай байсан юм. Тариачны гарал үүсэлтэй байсан ч тэр хатуужил зоргоороо элдний гигантын цолыг хүртэж энэ гайхамшигт элдийг эзэмшсэн юм. Элд олон хүний гарт очиж байсан ч зөвхөн Леонбергийг л жинхэнэ анд нөхөр гэж үздэг байв. Тэд тийг дамжин аялж хэдэн 10 жилийг хамтдаа дэхийг цэвэрлэхэд зориулдаг байв. Эцэст нь сүүлчийн дайсантай хяран уусын цагаан луутай толгорох өдөр ирдэг. Энэ нь мөнгөлөг хайрс давар гараатан байсан бөгөөд Леоныг устгах хүртэл нь бүх хүчийг нь шавхуулсан юм. Тэд хаан дулсад амар тайвныг эргүүлэн авчирч Леонберг үүгээрээ хаан ширээнд суух эрхийг олж авсан ч ялалт нь үнэтэй өртөө байв. Дэлхий дахин амар амгалан болсноор элд 100 жилийн турш мангасуудыг устгахны эцэст амарч эхэлдэг. Элд Леонбергийн удмаар үеэс үед дамжсан боловч хинч дотны найзынх нь орхисон хоосон орон зайг нөхөж чадаагүй юм. Дараагийн үеийн хүн тайжид улам чадваргүй, уйтгартай болж хувирдаг. Энэ дороотл нь элд ямар ч чадваргүй тархан залуу хүн тайжид шилжихэд оргилдоо хүрдэг. Тархан хүн тайж хууль ёсны зэвсгээс авлах мөчөд элд цочирддаг. Энэ гахаа яг л элд барьж мэдэхгүй зан харгас новш байлаа. Элд хурдан статистикийг шалгаж систем цонх энэ хүүгийн тухай бүх мэдээллийг харуулдаг. Түүний нэр Адрин. Леонберг 16 настай тархан хүүхэд бөгөөд тооцоолбол 7 дахин солирсон байна. Хялбараар хэлбэл түүний шинж чанарууд тэсвэр төвчээргүй ямар ч ашиггүй новш гэдгийг төгс тодорхойлж байв. Түүнчлэн тэр манагийн мэдрэмтгий эмэгтэй байв. Хүүхдийн овг нь Леонбергийн үр удам гэдгийг тодорхой харуулж байгаа ч дорд статистик нь эсрэгээр хэлж байв. Хүү маш сул тул элдээ босоо өргөхөд ч бэрхшээлтэй байв. Тэр зөвхөн ярьдагч хийдэггүй хүн байсан бөгөөд байнгын тунхаглал нь элдийг цочролд оруулж байв. Гигантын баатрын нэрийг уншсны дараа хүү бүх хүчээ элдээ өргөхөд зориулж санамсаргүй байдлаас савлаж эхэлснээр эргэн тойрныхныг айлгадаг. Энэ тархан цоцлон сохроор дайрахад зарц нарт цохилдоос зайлсхийхийн тулд яг л амжиж тарч чаддаг. Мунхаг хүн тайж өөрийн хөлдөө бүдэрч санамсаргүйгээр хурц элдээ өөрийн гидс рүү чиглүүлэх үед мунхаглал оргилдоо хүрдэг. Түүнийг унахад ямар ч гинэтийн эрхэлт байхгүй байв. Тэр өөрийн элдээр өөрийгөө хатгуулж хайдаг. Тэнд зогсож байсан бүгд энэ гамшигт цочирдож залуу хүн тайжийг тэтгэхээр гүйдэг. Гэхдээ одоо хамгийн муу цагийг өнгөрөөж байгаа элдийг бүү мартаарай. Гэхдээ хүүхдийн өвхөл тийм ч муу зүйл биш байсан бололтой. Яагаад гэдгийг тайлбарлая. Адрин Леонбергийн жинхэнэ үр удам мэт харагдуулах ямар ч шинж чанарыг өвлөж чадаагүй байв. Тэр зөвхөн муу шалтгаанаар л ялгарч байсан. Авьяасгүйч тэр их бардам байсан бөгөөд шунал нь хязгааргүй байв. Тогтхондоо тэр 7 үхлийн нүглийн жинхэнэ биелэл байсан юм. Тачаангуй байдалч бай, залхууч бай, цадаггүй байдалч бай, шуналч бай.
Бүгд түүнд байсан. Хэрэг тэр дараагийн засаглагч болбол захирах ямар ч хаант улс үлдэхгүй байх байв. Гэвч түүнийг хатгуулсан тэр мөнхөг алдаа хаант улсын хувь тавилан мөнхөд өөрчлөх гэж байв. Элд биеийн сүнсгүй болмогц хүн тайжийн биеийг эзэмшиж авдаг. Ердөө хэдхэн хоногийн дотор цайзын ажилчид хүүхдийн зан авирт урд өмнө байгаагүй эрс өөрчлөлт гарсныг анзаарч эхэлдэг. Тэр яг л санамжаа алдсан мэт биеэ авч явдаг. Хөөхөд тэгчиж ирсэн багшаач санахаас хүлээн зөвшөөрөхөөс ч татгалздаг. Удалгүй хаан хүүтэйгээ уулзахаар өрөөнд ирдэг. Харцаар нь энэ хүн новшин эцэг гэдг нь бардам илдэд тодорхой харагддаг. Хаан хүүгээ шиг тийм дорд харагдахгүй байгаад тэр гайхаж байв. Ямар ч адрын ерөөс мэдчихсэнгүй тул эцэг нь хүүгийн зэрлэг байдалд нилээд эвгүй санагдав. Адрены багш шавья хамгаалахыг оролдож хөөхөд ой санамжны асуудалтай байгаа гэж мэдэгддэг. Хааны баатрууд энэ мэдээнд цочирдож хааны эмч нар хүн тайжийн сэтгцийн байдлыг шалгахыг санал болгодог. Хэсэг хугацааны дараа эмч хүүхдийг шалгаж дуусаад тархинд бие махбодын гэмтэл байхгүй гэж дүгнэдэг. Тэр сэтгэл гэмтэл эсвэл цочрлоос болсон байх гэж үзсэн ч хаан бүрэн итгээгүй бололтой. Адрын эзэн хааны эрхэлцээг холоос мэдэрч байв. Хаан Адрены хийсэн бүх бузар мууг марцсан гэж мэдэгдэх нь тэдгээрийг арилгахгүй гэдгийг ойлгуулдаг. Адрын өнгөрсөн туршлагаа алдсан бол алдаанаасаа авах ёстой. Сургамжаач алдсан гэсэн үг. Адрены хөгжлийн хувьд тэд яг л эхлэлдээ буцаж ирсэн гэдэг бодол анцаараа өөр хилэнг төрүүлж байв. Хүүдээ хичнээн дорд болохыг нь ойлгуулад эзэн хаан өрөөнөөс гарч явдаг. Тэр зуур Адрены биед байгаа элд өөрт нь хандаж буй байдлыг огт таашаахгүй байв. Энэ нь түүнийг энэ хүүхэд ямар их доройтсон байж ийм нэр хүнд олсон бол гэж эргцүүлэн бодоход хүрэгдэг. Аз болоход түүнийг хүн шиг харьцдаг ганц хүн байсан. Тэр бол ашиггүй хүүгээ бүхнээрээ хайрладаг их юм. Тэр энэ төмсний ууч шиг хүүгээ бүр цоглог царайтай гэж бодож байв. Хайрт их зөвхөн хүүгээ буцааж авсандаа баяртай байв. Түнгүйгээр яаж амьдрах байсныг зөвхөн бурхан мэднэ. Элд аль хэдийн энэ дэлхийг орхисон хүүгээ гашуудаж буй ихийг харж зөвхөн өргөдөж чадав. Шүн болж аз жаргалтай их өрөөндөө буцахаар шийддэг. Түүнийг ийм баяртай байхыг харснаар элд өөрийн байдлын бодит байдлыг эргцүүлэн бодоход хүрэгдэг. Тэр хамгаалах ёстой байсан найзынхаа өрөөдмийг өөрийн биеэр алж хайсан юм. Гэвч элд энэ бол өөрийнх нь буруу биш. Өнгөрсөнд харамсах нь ямар ч ашиггүй гэдэгт өөрийгөө итгүүлэхийг оролддог. Одоогийн байдлаар тэр энэ боломжийг ашиглан бүх зүйлийг засаж жинхэнэ Адрены бүх дутагдлыг арилгах боломжтой байв. Энэ бие тарган бөгөөд сайн тал огт байхгүй байв. Үүнийг бодож эхний алхмаа тодорхойлдог. Хүч чадлаа бий болгох. Тэр өөртөө манагийн зүрх бий болгож хүч чадлын эрэл хайгуулаа эхлүүлэхээр төзөглөж байв. Адрын итгэлтэйгээр амьсгаагаа авч мана төвлөрүүлж эхэлдэгч юу ч болоогүй мэт унтарч хайдаг. Түүний бие манагийн урсгалыг хүлээн авахаас тодорхой татгалзаж байв. Тэр дахин чармааж чадах бүхнээ гаргадаг боловч бас л бүртэлгүйцдэг. Адрын энэ бие итгэшгүй хэмжээнд дэвтэрсэн гэдгийг хатуугаар ойлгодог. Тэр уй гашуудаа автаж байх зуур найдварын гэрэл зарц хэлбрээр ирдэг. Үйлчлэгч авчирсан нь энэ бол хатан хааны өөрийнх нь илгээсэн танитор юм байлаа. Амт нь тийм ч сайхан биш ч түүний сул биед их үр дүнтэй байх нь тодорхой байв. Үйлчлэгч эмийг уухыг шаардахтаа муу зүйл болно гэж айж байлаа. Учир нь энэ эмийг анх удаа авчирсан нь биш бөгөөд өмнө нь Эдрион маш ширүүн хариу үзүүлсэн тул дахин ийм явдал болно гэж түүнийг имэж байв. Гэвч азар энэ эмийн үн цэнийг ойлгодоггүй байсан жинхэнэ Адринээс ялгаатай нь манай Адрин энэ шингэн манаар баялаг болохыг тэр даруй мэдэж ав. Тэр агшин зуурч хүлээлгүй аягыг сав дээрээс шүүрч аваад амттайхан ууж эхлэхэд үйлчлэгч гайхшрав. Аяганы бүх юмыг ууж хаад тэр үйлчлэгчийг хатуухан гарав гэж хэлв. Түүнийг явсны дараа тэр гартаа манаг дахин цоглуулахыг оролдов. Аз болоход тэр уусан юм худал юм биш байв. Цоглуулж чадах манай хэмжээ хараахан хангалтгүй байсан ч тэр цааш нь туршиж үзэхээр шийдэв. Тэр эм авчирсан үйлчлэгчийг түргэн хөөж очоод энэ гайхалтай эм дахиад байгаа эсхийг асуув. Хэдэн өдрийн дараа Адрины бүдүүлэг нүүрэн дээрх шуналтаа инээнсэглэл нь тэр эцэст нь манай зүрх бий болгож чадсныг харуулж байв. Хуучин биеийн саад болоогүй бол манай зүрх үүсгэх нь түүнд юу ч биш байх байсан. Гэхдээ яг үүнээс болж тэр нэг чухал зүйлийг тооцоолоогүй байв. Зүрхэнд нь дүрлэлсэн манай асар их өвдөлт төрүүлж эхлэв. Дотор нь шатаж буй мэт мэдрэгдэж цээж нь дэлбэрчих гэж байлаа.
Тийм ээ. Манай зүрх үүсгэх нь үргэлж өвдөлттэй үйл явц бөгөөд төвчиж чадалгүй ухаан алдвал бүх юм дуусна. Тиймээс бүх хүчээ дайчлан анхаарлаа төвлөрүүлж зүрхийг нь эзэмдэж буй манад өөрийгөө шингээв. Эцэст нь тэр хамгийн хэцүү хэсгийг давж хичээл зүтгэл нь дэмий үрэгдээгүй болов. Тэр зөвхөн манай зүрх үүсгэсэндээ бус. Энэ удаад тэр зүрх өөрийнх нь юм гэдэгт бахархаж байлаа. Өмнөх амьдралдаа тэр эзэдээ манай зүрх ашиглахад нь тусалж байсан. Гэвч энэ удаад бол өөр баяр баясгаланг барьж чадахгүй байлаа. Манай зүрх бүрэн бий болмогц Эдриан өөрийн эцэдтэй илгээдэг байсан шиг систем мэдэгдэл ирлээ. Гэхдээ энэ удаад мэдэгдлийг хүлээн авахч нь өөрөө болов. Нэг систем цанх гарч, эренгүүд олон цанх дараалан гарч ирж бидний бүдүүн найзыг цочров. Товчоор хэлбэл түүний сул бие манай зүрхний бүх боломжийг ашиглахад саад босоор байв. Тиймээс олон гайхалтай чадвараас зөвхөн цөөхнийг нь ашиглах эрхтэй болов. Одоохондоо тэр зөвхөн 2 эрх ашиглаж чадна. 3 дахь нүд, 3 дахь чих. Тэрч байтугай эдгээр чадварыг тодорхой хязгаарт багтаанс ашиглаж чадна. Нэрнээс нь ойлгож болохоор 3 дахь нүд илүү тодорхой харах, 3 дахь чих өргөн хүрээний дуу аваа сонсох боломж олгодог. Тэр бүр үйлчлэгч нар түүний тухай худал юм хов жив ярихыг ч сонсож чадав. Гэвч үйлчлэгч нарыг цааш ажиглахаас өмнө манай хэрэгсний улмаас алжаал түүнийг дарж нүд нь харагдахгүй болов. Мэдээж Адрийн өөрийн чадварыг хязгаарласан энэ дэглэмийг таашаадаггүй. Урд нь ердөө ил сэлэн байхдаа тэр бүх чиглэлээс бүх юмыг харж сонсох чадвартай байсан. Харин одоо 3 дахь чих нүдийг богино хугацаанд ашиглах хэмжээний манал гаргаж чадаж байв. Гэсэн ч манай хэмжээ өсвөл илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Манан багаж түүний хоолны дуршил тэнхэн хэмжээгээрээ асар их бөгөөд одоо маш их өсөж байв. Хүч чадал эрэлхийлэх гэж яваа сэлэм хүний биед орсноо түүнд дасах хэрэгтэйгээ бараг мартаж байлаа. Хэсэг хугацааны дараа тэр ихтэйгээ дахин уулзахад тэр өмнөхөөс хавьгүй жаргалтай харагдаж байв. Түүний баяр баясгалангийн шалтгаан бол хүүн өөрийн илгээсэн имийг сүүлийн тусал хүртэл уусан явдал байлаа. Ээж нь дэлгэрэнгүй инхрийлж байх зур шин дүр гарч ирэв. Ээж нь энэ хүнийг таньж байгаа эсхийг асуухад Адрийн ичгүүргүйгээр үгүй гэж хариулав. Энэ айдаст хүргэм харагдалттай эр хүн бол түүний ээжийн ах, өөрөөр хэлбэл Адрийн авга ах юм. Ээж нь ах нь хүүгийн алдагдсан дурсамжийг сэргээхэд нь туслана гэж найдаж байв. Гэвч авга ах хүүгийн байдлыг өөрөөр харж байлаа. Адрийн санах дурсамжууд эхнээсээ ямар ч ач холбогдолгүй байсан тул тэдгэрийг сэргээхэд туслах нь цаг хугацаа дэмий өрөх хэрэг гэв. Энэ хатуу ширүүн үг хэллэгээс манай хүү энэ эр Эдрионд гүн уур хилэнтэй байгааг мэдэв. Одоохондоо эр Адрийн дэлүүдэл өөхийг хасаж бочин авахд нь туслана гэж л амлаж чадна. Одоогийн чадвараас нь илүү юм хийхийг хүлээх нь дэндүү их шаардлага байв. Гэсэн ч ээж энэ хэмжээнд ч талархаж байлаа. Тэр хооронд энэ эр хүүг махчин амтан шиг ширтэж буйн Адринд байдал муу байгааг мэдрүүлж байв. Дараагийн үзэгдэлд манай хөөрхий хүүг хүчтэй цохиж газар дунахав. Тэр гимгүй хүүг өссөн чон шиг доошин ширтэж байв. Тэр тодорхой хэлж өгөв. Зөвшөөрлгүйгээр Адрийн амьсгалж авах хэрэггүй. Хэрвээ хүсвэл тэр Адринд гэр бүлийн хамгийн үнэлдэг ариун сэлмийн урлагийг заан гэв. Мэдээж энэ нь манай бүдүүн найзыг үнэхээр уурлуулав. Энэ гэр бүлийн амжилтын үндэс болсон хүнд ийм талархалгүй хандах нь дэндүү доромжлолтой байлаа. Уурлсан Адрийн эргэж босоод 6 сарын дотор авга ахаараа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэж тангараглав. Хэрвээ бүтэхгүй бол авга ахынхаа хүссэн бүхнийг дуулууртай биелүүлэхэд бэлэн гэв. Харин ялбал авга ахаасаа нэг хүсэл биелүүлэхийг хүсэж байв. Хүүгийн итгэлийг ихэмсэг байдал гэж андуурав. Дэлхийн хамгийн ихэмсэг эр хүүгийн нөхцөлийг тэр даруй хүлээн зөвшөөрөв. Адрийн өөрийн байдлыг сайтар ойлгож байв. Ялалт зарлагтай зоригтой байсан ч энэ биеийг маш их зовлон учруулна гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Биеэ манаар ороож илүүдэл өөхийг шатах зорилготойгоор гүйж эхлэв. Тэгтэл авга ах Эдрионы биед манаа байгааг мэдэж огт итгэшгүй цочров. Тэр даруй Адрийн гүйлтийг зогсоогоод сонирхолтой асуулт тавив. Тэр аль хэдийн манаа зүрх үүсгэчихсэн юм уу? Манай найз энэ боломжийг алдалгүй сайрхаж авга ахаа цочроохыг тэр их хүсэж байв. Гэвч авга ах үнэхээр урам хугарсан ч энэ шалтгаан огт өөр байв. Хин түүнд манаа зүрх хийхийг санал болгосон юм бол гэж бухимдаж байв. Учир нь энэ бол зөвхөн доод зэрэглэлийн хүсний цэргүүдийн ашигладаг арга байсан юм. Тэгээд л болоо. Хүүгийн бүх итгэл нэг үгээр бут цохигдов. Түүний
Түүний сурсан зүйл нэг ч зоосны үнэгүй байлаа. Хэсэг хугацааны дараа гэдэс шиг хавцсан байсан итгэл нь хатаж авга ахынхаа үгийг эргцүүлэн боцоор бохимдож байв. Авга ах манай цагирыг үсгэж Идрионыг цохиж хүчээ харуулв. Тэр ганц цохилтоор хүү найдаж байсан маань нь бүрмөсөн бутарчихв. Авга ахын хэрэгэлсэн манай гинж химээх арга нь манай зүрхнээс үсэх авраг усгаж чаддаг байв. Түүнчлэн энэ арга нь хамаагүй хэлбэр бөгөөд илүү тогтвортой байдаг. Манай зүрхний уламжлалыг баримтарч байсан граф Элигийн гэр бүлч 100 жилийн өмнө бүрэн сүрсэн байв. Одоо хинч ман зүрх ашиглах гэж оролддоггүй болжээ. Энэ шин мэдээллийн улмаас Адрийн манай гинжний үндсэн онолыг сурахаас өөр аргагүй боллоо. Манай хэрэглээг хэрхэн ангилдгийг товч тайлбарлаа. Элбичэд ихэвчлэн манай тойрог ашигладаг бол баатрууд манай гинж нэгдэг. Баатрын зэрэглэлийг хідэн гинж нэхэж чаддгаар нь тодорхойлдог. Эхний төвшин нь ганц гинж, дараа нь хос гинж гих мэтчилэн 5 дахь төвшин хүртэл үргэлжилдэг. Энэ ертөнцийн талаар хамгийн чухал мэдхийг шингээсний дараа авга ах нь худал ярьж байгаагүйг тэр ойлгов. Тэр номноос танил үг олж уншив. Алтринган химээх. Өнгөрснийг эргэн санахад Идрион Эрнест Алтринган нэртэй эрийг өөрийг нь хайж ирж байсныг санав. Тэр эр сэлмийн урлагч биш, элбэж биш хачирхалтай урлагтай байлаа. Энэ дурсамж хүүгийн нүүрэнд дараа нь юу хийхээ ойлгосон мэт инээмсэглэл татав. Шинэ өдөр шинэ итгэлтэй хэр эхлэв. Гадаа хүү дасгал хийхийн өмнө сонголт хийж байхад авга ах ирж өчигдөр өгсөн номоо уншсан эсхийг асуув. Хэрвээ уншсан бол Адрийн манай зүрх хийсэн нь ямар тэнэг явдал байсныг ойлгосон байх ёстой. Гэрч ахмадын хүлээлтээс ялгаатай нь хүүгийн манай зүрхэндээ итгэх итгэл дахин сэргэв. Үнэн дээр 2 дахин нэмэгдсэн байлаа. Тэр эр түүнээс чи үнэхээр тэр хэмжээний тэнэг үү гэж шүмжлэн асуув. Адрийн үг хэлэлцэхийн оронд өөрийн үйлдэлээрээ харуулахаар шийдэв. Тэрээр манай цацруулж бөглөө зассан ба манай зүрх бүр өөр зарчмаар ажилтдаг гэж хэлв. Мэдээж авга ах нь түүнийг огт тоохгүй бөгөөд Адриныг өөртөө хэд итгэсэн тэр жалах хүсний цэргүүдтэй адилхан гэж бодов. Тэдгээр хүсний цэргүүд 2 гинжин зэргээс ч давж чадалгүй ялагдсан юм. Гэсэн хэдий ч тэр Адринд нээлттэй сорилт тавьжээ. Хэрв тэр үнэхээр өөр гэж бодож байгаа бол хос гинжин баатрыг ялж нотол гэв. Хэрв ялвал ээж нь хүссэнчлэн асран хамгаалагч нь болохоо амлав. Харин Адрийн авга ахыгаа өдөөж түүнийг асран хамгаалагч болгох нь үнэхээр ашигтай юу гэж чанга дуугаар эргэцэв. Энэ үг Баатрийн нэр төрд хүнд гутаал болов. Хаан тусын гүн хойд армийн жанжин харж ачтын мастер хаадад үйлчлэх 5 мөнгөн арслангийн нэг 4 бөгч нэгсэн 4 гинжин баатар өөрийгөө ийм зоригтой доромжлолыг төвчөхгүй гэв. Аимшигтай хэр өөрийн үгийг батлахын тулд газар хагарлах хэмжээний манаа цацруулж эхлэв. Энэ хэмжээл түүний чадварыг нотлоход хангалттай гэж тэр найдаж байв. Энэ нэр үнэхээр хүчрэхэг бөгөөд Адрийн үүнийг хатуугаар мэдэрч байхад авга ах нь хун тайжин амь насанд аюул учруулах хэмжээнд хүрэхээс өмнө ойролцоо зогсож байсан баатрууд гүнгийн эсрэг зэгсгээ өрхөхөөс өөр аргагүй болов. Нөхцөл байдал хурцтаж Адрийн энэ нь эхлээд боцноос хавьгүй хүчин чармайлт шаардна гэдгийг ойлгов. Тун удалгүй Адрийн биедээ наалдсан илүүдэл тосыг айлгах гэж зүтгэж ширүүн дасгал хийгээд ширхэгэн буудан уут мэт шалан дээр хөвтөж байлаа. Гүнгийн бардам дүр төрх бидний хүүгийн дурсамжинд байнга гарч ирсээр байв. Хэрэг тэр хос гинжин баатрыг ялж чадахгүй бол сарвитай царайтай. Тэр новш насан туршид түүнийг доромжилж доогуур харах болно. Хүү өрөөндөө буцаж ирэхэд түүнийг хүлээж байсан их эмч гинэд өгтөв. Их эмч ийдэг мэдчилгээ зөөлөн үгээр орох гэж оролдоход тархан хүү шууд гол зорилгодоо оруулахыг хүсв. Энэ хүн хатан хааны тушаалаар залуу хүн тайжийг хурдан эдгэрүүлэхээр ирсэн ажээ. Гэвч бидний хүү тэр эдгэх ид шидээс тахлаас зайлсхийх мэт зайлсхийж шидэт эмчилгээнд сонирхолгүй тул тэр хүнийг өрөөнөөсөө хөв. Учир нь эдгэх ид шид цаг хугацааг эргүүлэх шиг үйлчилдэг. Энэ нь булчингийн бяцхан гэмтэл элэгдлийг бүгдийг айлгахтар тул бие нь байгалийн жамаар өсөж чадахгүй хичээ зөкөлн дэмий болно. Нэгэн өдөр бидний хүү хоол идэж байхад ах нь хоолны өрөөнд дэгдэн орж ирэв. Мэдээж хүү энэ чангаар гаслахч хүнийг таньдаггүй тул нэг баатарч хиндэн дөхөж тайлбарлав. Энэ бол 3 дугаар хун тайж бөгөөд ердийн хортой манайхын жишг гэдгийг тэр мэдэж байв. Одоо ч гэсэн тэр Адриныг саяхан өөрийн ил дээрээ өөрийгөө шархтуулж бараг өөхөх шахсан явдлын төлөө шоолохоор ирсэн юм. Мэдээж манай хүү ийм ил тотхон шоолохыг тоохгүй бөгөөд ахан цагаа хэрэгтэй зүйлд зарцуулаасай гэж хүсв. Өөр хүргэх гэж оролдсон ах нь өөрөө уурлаж сонссон дараагийн цорхолдоо шилжив. Цорхол болохоор Адрийн гүн бэлхарттай мэдэлцэл хийсэн гин. Мэдэлцэл нь хос гинжин баатартай тулаах явдлыг ахуулдаг тул новш муу ах нь өөрийгөө өрсөлдөгч болохоор санал болгов. Бидний хүү энэ тэнэг новшийг хэн болохыг ойлгосонгүй.
Тэр зөвхөн энэ гэр бүлийн үр удам яагаад бүгд ийм залхаантай юм бэ гэдгийг л бодов. Түүнийг дөнгөж шоосон хүн бол элдний ур чадвараараа алдартай 3 дугаар хүн таж Жилениум. Энэ авьяаслаг хүү 4 настайдаа 2 бөгж нэгсэн тул үнэхээр тооцох ёстой хүчим. Нэг үйлчлэгч маргааныг тасарч ирэн Адринд ирсэн олон захидлыг гаргаж ирэв. Өмнө нь хинч сонирхдаггүй байсан хэрнээ яагаад ийм олон захидал ирснийг бидний хүү ойлгосонгүй. Гинэт түүний анхаарлыг захидлуудын гарчиг татав. Ихэнх захидал хун тайжтай тулаан хийхийг хүсжээ. Заримд нь өөрсдийгөө дадлахын түнш болгохыг санал болгож байв. Товчхондоо эдгээр бүх хүмүүс хун тайжийг үн төлбөргүй зодох арга сүржиж байв. Бидний хүү энэ хүмүүсийн зөрөгтэй зан авирыг хараад ихэд уурлав. Тэдэнд хариу өгөхийн тулд тэр үйлчлэгчийг дуудаж захидал илгээсэн бүх хүний нэрийг бичхийг тушаав. Дараагийн үзэгдэлд манай ах бэлтгэл хийж байтал хойд армийн жанжин гинэт түүнд модон илж шидэж хун тайжид элдний ур чадвар зааж сургах ёстой гэдэгт хатуу итгэж байв. Тэр хүн тайжид заагаагүй гэсэн шалтгаанаар буруутгахыг хүсэхгүй байв. Адрийн зэвсгээ авахар бүхийж энэ нэр элдийг ийдгээр өгч болохгүй байсанд баг зэрэг цохолдов. Гэвч яг тэр мөчөд нэг зүйл болов. Түүний бие бүхэлдээ гинэт булчингийн таталттай болж чичрэв. Энэ нь Валархартыг хүү идгэх эд шидийн имчилгээ аваагүй юм биш үү гэж бодоход хүргэв. Бидний хүү Баатар атлаа шалтгааныг мэдэхгүй байгаад нь түүнийг шоолов. Учир нь идгэх эд шид авмагц булчин зүгээр л анхны байдалтай буцаж өсөхөөс татгалздаг. Валархарт энэ санааг зөвшөөрч тэр ямартай ч идгэх эд шидэд анхаарлаа хандуулаагүй гэдгээ хэлв. Одоо тэр Адринд бүрэн анхаарлаа хандуулж харуулах гэж буй ур чадвараа үзүүлэх гэж байв. Энэ арга нь хаант улсын нууц элтний техник бөгөөд баатрууд суурь чадвараа бэхжүүлэхдээ ашигладаг юм. Баатар бүх чиглэл тогтоолж зэгсхэн ширүүнээр эргэлдэв. Түүний хийлээгүй мэд төгс элдний харуулалт сүрлэг спираль төгсгөлөөр дуусаж Валархарт хун тайжийг үг хэлэхгүй болтол гайхшруулав. Энэ гоё харуулалтын төгсгөлд Адрийн энэ нь үнэхээр баатруудын суур техник мөн үү гэж асуув. Валархарт үүнийг доромжлол гэж авч дадлахын зэвсэг хурцгүйч сурахдаа суурь дээр тогтвол дээр гэж тайлбарлав. Гинэт манай ах багшийнхаа нүүрэн дээр инээж эхлэв. Адрийн элдний ур ухаан хэрхэн хувьсныг ойлгов. Үйл явдал улам эрчимжиж эгзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Энэ манхвагийн бүх анги манай вебсайт дээр байгаа. Нэг дор бүрэн үзэхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа холбоос руу орж үзээрэй.